За сайн байцгаана уу бүгдээрэнд нь Мартин 8-ны баярын минь төргий. Тэгээд цэвэрлэлтэй нас эхлэх гэж байгаа болон эхэлж байгаа. За тэрний дараах үеийн дууссан ч гэдэг юм уу. 50-с дээш насны бүсгүйчүүдийн хувьд би зөвлөгөө өгөө явж байгаа. Тэгээд та нар тэр бичлэгийг үзсэн болоо гэж бодож байна. Би бас их хожуу ухаарсан болохоор бас тэр алдаагаа засах гэж хичээж байгаа. Одоо миний нүур бол өглөө босоод би яг ингээд угаацсан байж байна. Тэгээд би ч их нарийн ширээ маш их мэддэггүй. Ялангуяа нүүрний арчилгааны талаар их мэдлэг муутай юм байхгүй юу. Тэгээд одооноос нэг жоохон анхаарай гэж бодоод тэгээд янз бүрийн юмар угааж утсан. Тэгээд би одоогийн байдлаар угааж байгаа юм гэвэл та нарын мэдэх бах те. Сирэва гэдэг ингээд юм байгаа. Тэгээд энэ бас Монгол зарж ич одоо нүүрөө одоо хөөснөд идэг ч те. Энүүгээр би угааж утсан. Тэгээд энүүгээр угаасан чинь бас тэгвэл юм байлээ. За дараа нь болохоор би ингээд бас сүүлийн хэд хоног ингээд сормоосоо будаж утсан байхгүй. Ер нь бол сормоосоо ерөөсөө хизэж нэх будаж байгаагүй. Тэгээд сормоосоо будсан чинь сормоосны будаг ялгана гэдэг чинь бас нэлээд хэцүү юм байт юм байна. Тэгээд зориултын юмар ингээд ясна. Тэгтээ бас яг зүгээр л юм байлээ. Тэг би энүүгээр ингээд угаасан байхгүй юу. Одоо энэ нөгөөс ёо цэвэршдэг одоо цэвэршүүлдэг ийм тусгай юм нэг юу гэдэг юм бэ нэг сүх шиг тийм цэвэрлдэг юм байт юм байна. Тэгээд ингээд би брэнд харуулахгүй ингээд харуулчихъя. За нэг иймэрхүү юм байна. Тэгээд би энүүгээр ингээд угаасан чи энэ их зүгээр юм билээ. Ингээд нэг консистенс нь ихлээр ингээд гоё нэг сүх юм шиг юм юуны сүү идэв штэ тийм. Одоо юу гэдэг юм бэ? Бурцгийн сүү идэв штэ тийм. Тэр шиг гоё санагдсан. Тэгээд ийм юмар угааж байгаа. Үтсээ бас янз бүрийн тушаал үзээд бас сонирхолтой юм байна нүүрний юмнууд чинь. Би ер нь бол тийм бүдүүн бараг юм хардгүйсэн байхгүй юу. Тэгээд энэ клиникийн энүүгээр би бас ингэж угааж үтсэн. Тэнүүгээр ингээ угаасан чинь бас дажгүй санагдсан надаа. Тэг үнэр мөнөргүй юм хайтаахан юм угаад юм байт юм байна. Тэгээд энүүгээр ингээ нүрээ одоо би ингээ цэвэрлсэн байгаа. Одоо би яах ёстой вэ гэвэл биний дараа би энэ нүрний гуаша ингээ хэрэглээд нүрээ ингээ нэг жоохон гуаша хийдэг штэ тэ тэрний дав ингээ жоохон өөрчлөлтөх жоохон хаван буухах гэж бодож байна. Тэгээ тэрний дараа би маска тавь. За одоо ингээ нүрээ ингээ гуашадад ингээ дуусан. Тэгээд энэ болохоор би Монголд энэ зарагддаг витамин Е тэ хаанч зарагддаг юм витамин Е-гээр ингээ хийчтэй. Ингээд нэг ямар ч гэсэн нэг 10-15 минут гэртээ ингээ боллоо. Тэгээд өнөөдөр янгу ашааг үдэжгүй би ажил ихтэй болохоор нэг хагас бүтэн сайн л хийх хичээгээд байгаа. Уг нь бол өдрөө болго хийж ивэл гоё л доо. Тэгээд энүүгээр нэг хинхдэг чээж ингээл үрж мөрөл тэгэхээр ч нэг сайхан болж байгаа болтой. Ингээд бас бүлээ эхлээд хүйтэн чул байснаа дараа нь бүлээ болтой тэгээд энэ их гоё ингээд энэ миний чинь энэ арцаараа нүрэхгүй шүү дээ. Энийг ингээ сайхан ингээд. За одоо би энийг ингээ сайхан яц учраас энүүгээрээ сайхан угаагаад өнөөдөр энүүгээр угаая гэж бодож байна. Тэгээ энүүгээрээ сайхан угаагаад тэг ямар болох нь харуулъя. Сая байны хөөрөнд хараад угаагаад орж ирлээ. Ямар шуухан болж байгааг хараадах юм. За ингээд сайхан чигтэй алчаар ингээд. Би дандаа ингээ хүзүүгээ арчилдаг болсон. Би 50 нас хүрээд хүзүүгээ арчилдаг болсон гэж бодохоор арай дэндүү харамсмаар хожуу арчиж гисэн байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг бол тэгэд ингээ хөгшрөөд тийм өрчигээд хар болоод ингэсэн байлаа. Одоо би хүзүүгээ арчилсан чинь тэгтээ хүзүү нөрийг утгах юм бол илүү их амархан юу гэдэг юм одоо шилбэг авдаг гэх юм уу да. Тиймэрхүү юм байна гэж ойлгосон. За одоо би ч нэг том дотоо юм байгаа. Одоо та нар хартай нэг гуаша хийсний дараа нэг иймэрхүү болчихлоо. Одоо би яах ёстой вэ гэвэл энийхээ дараа гоё маск тавья гэж бодож байна. За би та нарт ингээ хэрэгэлдэг маскнуудаа би сонирхолтой. Би бол ерөнхийдөө маск нэлээ одоо юутай болсон гэж болно. Одоо дуртай болсон гэж болно. За одоо би маскнуудаа яах юм бол энэ юм нэг цайруулдаг юм маск манай энд зартээ. Тэгээ энийг ингээд төрчихлээ нэх гоё юм цагаан болно. Би энийг төрсний дараа харуулна. Энэ гэхдээ нэлээ хуурай
хураа болгочтон. Тэгээд тэрний дараа ингэ чигшүүлэх юм төрөхсөөр гоё болно. За энийг цохны нэг иймэрхүү маск зардын. За энийг би бэлдээ. Тэгээд заримдаа энийг жоохон тослогтоод ахын бол энийг ингээ хэрэгэлцдэг юм тосны маск байна. За энд бас нэг ийм зардын нэг юутэй шавар шиг ийм маск байгаа. За энийг түрхээд ингээ угаачдаг. За дараа гэх юм гэх юм бол би энийг Египтээс авсан байхгүй энэ ингэний хормогтой юм цайруулдагч гэдэг юм их л гоё юм байлээ. Доторх юм найлган нэг гоё юм нэртэй ийм маск байгаа. За дараагийнх нь юм гэвэл би бол ерөнхийдөө маск нэх маш их дуртай. За нэг ийм маск байна. Дараа нэг ийм алтай ийм маск байна. Олон нэртэй юм шиг л. Энүүгээр би нэг ийм витамин С-тэй ийм нэг юм байгаа. Одоо энэ дээр нэг төрч байгаа ингээд үрээд тэг юунд тас нөгөө нэг арьсаа ингэж гуйжуулаад ингээд маш гоё маск байгаа. За энэ болохоор энэ ийм нэг нүүрсэн маск байгаа. Тэгээд энийгээ болохоор бас их өөр. Энэ маань хариуг тусах чинь иймэрхүү. Тэгээд энийг буцсан бүлээ устай ингэж жоохон яхаж зөөлрүүлж агаад тэгээд төрөгчтэй. За энэ болохоор бас нэг ийм нэг маск байгаа. Энэ ийм байна маск байна. Доторлыг нь болохоор ийм. За тэгээ энийг болохоор би шөнүүд татаа ингээ хаяа ингээ төрчихтэй. Тэгээ маскнууд аль болохоор нэг төрлийн маска төрөхөд тахгүй ингээ байнга ээлжихийг боддог. Тэгээ би танаас би Монголоос юу авдаг гэвэл би маск авдаг байхгүй. Та миний хараа бүр амар нэттэй нэрэ. Бараг дэлгүүр нэх гээд байгаа маш. Тэгээд би маск гэдэг юмыг 45 наснаас хойш ч юм уу алдаг оны хэрэгэлсэн. Одоо би 50 наснаас хойш бол бараг л банк хэрэглэхий болж байгаа. Гэхдээ ажилтаа болохоор бас жоохон хаасттай хэрэглээд байгаа. Тэгээд энэ маск нь ч урлаг болсон мэлээ Монголд. Тэгээд бүр алмарсан шүү дээ. За нэг ийм маск байна. Нэг 2 дугаар шаттай ийм нэг бахан маскнууд байна да. За энэ чихтэйхүү Vimi болгодог ийм маск юм байна. За энэ улаан цэгтэй ээж надаа маск их авдаг байхгүй авч өгдөө. Нэг ийм маск байгаа. Тэг 1 2 3 гэсэн юм. Энийг аялж явахдаа авч явах юм бол их зүгээр юм билээ. Яг л нөгөө их олон юм авч өгч чаддаг. Нүрээ ингэ сайхан байгаа. Тэг сэн центрхэд энийг төрөх чинь. За ийм маскнууд байна. Энэ бас 1 2 3 гэх ингэ сериалтай байна. Би чи энийг нэг авсан юм. Миннесоос авсан юм байна. Энэ 70 оюутай ромлын гаралтай маск юм шиг байна. Тэгэд энийг хараа дотор жижиг уттай. Тэгээд 100-аад ингээд тавьчихлаа нэг юм гүлгэр юм бий болгочтой. За энийг би танаас түрнэжсэн. За энэ юу вэ гэхээр бас нэг юм урсан юм маск авсан сайхан яваа. Энэ болохоор юм хоёр түнгийн үзсэн тий. Сигрэн гэх ийм шаргал ийм юу маск байгаа. Энэ ахаа надад ингээ бас миний бүтэн жилийн хэрэглээ юм уу да. Дараагийн Монгол явах хүртэл авчиг гэж бодож байна. За өөр надад үлдсэн юм байна. Тэгээд одоо би энэ маска төрөхөд би танартаа үзүүлнэ. Маск маань нэг 15 минут орчмын дараа ингээд хатчихна. Тэгэхээр ингээд нэг сайхан нэг их юугаа яахгүйгээр ингээд сайхан хуулаад авчих хэрэгтэй. За ингээд зарим хэсэг нь ингээд хуулахдахгүй жоохон хэцүү байдیں۔ Тэгэнгүүт нь ингээд сайхан нойтон чигт алчаараа ингээд авчиж болно. За нэг юмрхүү боллоо да. Ингээд сайхан ингээд чиглээд авсан. Тэгээд арьс нэг ерөнхийдөө нэг иймэрхүү боллоо. За одоо би яах ёстой вэ гэвэл энэ дээр би чигээ өгөх ёстой байгаа. Авиныгийн ийм гоё маск гэдэг юм байлаа. Нараа ийм савтай ингээд солиод ингээд ийм шилэндээ ингээд хийгээд авах боломжтой. Энийг ингээд таглчих. Тэгээд энийг ингээд төрөхөд чигшүүлчих. Энийг болохоор юуны тосныхаа сойр олгаад чи бүр нэгэн төрхөд хэрглэж болд юм билээ. Маск бас хэлбэрээр болно гэсэн. Тэгээд энийг би нэг маск олгоод 30 минут тийм хугацаатай тавьчих.
Тэгээд би өнөөдөр болохоор өөртөө өгч байгаа хамгийн том бэлэг гэж бодоод энэ цаг хугацааг өөртөө ашиглалтангаа танартай ярьж байгаа шүү. За одоо ингээд сайхан чиг ингээд өгчлээ. Тэгээ бас хүзүүгээ ерөөсөө огт мартаж болохгүй өхнүүдээ. За ерөнхийдөө ингээд өгчлээ. Тэгэхээр ингээд хороогоор төрсөн баг. Нөгөө би савнаас хороогоор гутгаж авахгүй одоо яагаад тэгж байгаа юм бэ гэхлээр тэр нөгөө савтай маска бактери оруулж байгаа гэж айгаад тэгээд за ингээд очлаа. Одоо энэ нэг иймэрхүү болж байна. Хүзүүндээ сайхан төрхнээ. Би ч одоо хүзүүгээ маш их анхаардаг бол одоо энэ яста хинэггүй залуу явсны хар гал юм да. Хавхар. Тэгээд ийм өрчгөр хүзүүтэй болцсон. Тэгээд энэндээ жоохон би маш их гэмшиж байгаа. Нэр ээжийнхээ үгэнд их одоо сайн орж байгаарэ гэж хэлмээр байгаа залуу охтуудад. Тэгэл ээж маань өчнөө жилийн туршлагатай. Тэгэл бидний бас нэг тим дээр алддаг шүү. Залуу байхад тэгдэг шүү. Тийм учраас бити та нар миний алдаг тахтараа гэл ингээд байн хэлдэм шүү. Заавал алдуулахгүйгээр өмнөөс одоо юу яагаад штэ. Хилээдэр штэ ээжүүд маань. Гэтэл тэрийн нөгөө нэг сонсохгүй. За гэж явсаар гал юм болсоо. Тэгээд дараа нь бодох юм да. За ингээд сайхан төрч. Одоо би 30 минутын дараа би уг нь бол энийг ингээд өдөржингөө байлгаж болно гэсэн юуныхээ тосныхаа доор. Тэгтээ би энийг би өнөөдөр би бодчихад би ээжтэй зарилсан ч юм уу Мартин нам зориулсан блог хийх гэж байгаа учраас би 30 минутлаа дуугаад тэгээ нүүрээ гоё яа гэж бодсон. За нэг иймэрхүү боллоо. За ингээд сайхан төрхсөн маска ингээд сайхан угаачлаа. Одоо нүүр бол их сайхан юм чиглэг юм гоё болж байна. Нөгөө хоол идсэн. Нөгөө арьс чинь нэг сайхан хамттай хоолоо идсэн гэмээр юм шиг ийм гоё мэдрэмж төрж байх юм. За иймэрхүү гоё чиглэг боллоо. За ерөнхийдөө би бас жоох улаан хацартай юм шүү. Одоо энийг улаан хацар арилгадаг нэг юм байт юм билээ бас. Тэрийг бас төрхөж үзье гэж бодчихлаа наавн да. За одоо иймэрхүү боллоо. Хүзүү мүзүү чи ингээд тэнэцсэн чинь шиг гоё харагдчих байна. За ингээд нүүр ингээд нэг сайхан юм маск засах олон янз юм төрхөөд гуаша хийсний дараа нэг иймэрхүү боллоо. Тэгээд нэг ийм юм байгаа надаа. Тэгээ би энэгээр ингэж яаж үзье та нарт. Энэ надад их таалагдаад байгаа. Одоо ингээд төмбөр нэг гоё хүүтэй дотроос ингээд нүднээ ингээд тоос гарчна. Одоо энэ хэсэг ингээ өрөвдөж гэнэ үгүй та нар хараарай. За одоо энэ тал ингээд нэг гоё болчлаа тийм ээ. Тэгэнгүүт нь одоо би энэ чинь ингээд нэг хүүтэн нэг юм нэг таатай мэдрэмж төрөд байгаа. Энийг ингээд тэгэхээр за ингээд энэ ч тал нь болохоор торхон гайгүй. Гэвч би нэг 20 удаа ингээд нэг сайхан унтаж усаад ингээд нэг юу ядчих төглөө чинь. Би энэ дэх туртаа одоо би энийг ерөнхийдөө нэг тасралтгүй нэг төрчихье гэж бодоод байгаа. За нэг дотроос нь болохоор нэг иймэрхүү юм гарч ирээд энэ шортоо. Тийм гарч ирнэ. Тэгээд энүүгээр юу юутай ч мэдгүй нүдээр өргөчл гэдэг байгаа. Бичээдтэй байгаа. За ингээд за одоо энэ нэг Snell 96 гэсэн юм нэг мөс юм байгаа даахгүй юу. Тэгээ энэ их гоё юм бэлээ. Тэгээ энийг болохоор манай хоёр хүүхэд шинжлэлийн бэлэг гэж надад өгсөн. Тэгээ би энийг ингээд нараа нэг дандаа тарж ийм унжиралцсан юм байгаа. Тэгэнгүүт энийг би ингээд нараа ингэж унжирдаг. Энэ нэг сайхан ингээд түрхээд энэ маш хурдан хатчихдээ юм лээ. Тэгээ нөгөө
крем ч юм уу эсвэл нөгөө юм өндөр тавихад ерөөсөө байхгүй. Ингээл нэг заваараа л ингээл бөөгнөрд идэв шүү дээ. Тийм нь бол харьцангуй гайгүй. Энэ үнэхээр гоё юм бэл. Би энийг ер нь баян хэрэглэжээ гэж бодоод байгаа. Тэгээ энэ баг ингээд 5 минут болсны дараа ингээд хатчихж байгаа. Тэгэнгүүт нь би энэ юм нэг тосоо өдрийнх нь тос өдөрчээ. Тэгээ нэг нарны хамгаалалттай тос төрөхөд байгаа шүү дээ бичмээс тий. Та нар тэр миний нарны хамгаалалттай тосны тэр юуг нь үзээрэй. Би тэгтээ одоо нөгөө цагааны төрөгч байна. Энэ болохоор 50 болоо. Ингээд за юм боллоо. Тэгээд бас энэ нөгөө янз бүр байдаг шүү дээ тийм. Та бас тэг хар өнгө бас өөр нэг кремтэй зүгээр юм билээ. За одоо ингээд тасаа ингээд сайхан ингээд төрчихлээ. Манай ээж тэгдэг байхгүй ингээд тасаа ингээд төрхөнгөө ингээд нөөрэндөө гоё массаж энэ төр хийчихвээ. Гэтэгтэй. Тэгээд бас зүгээр ерөөсөө мартаж болохгүй бодоод байгаа. За ингээд гүнээр одоо энэ сайхан арчилгааг ингээд би залуу нэг 25 за нэг ядаж нэг 35 настай хатад эхэлсэн бол өдөд нэг арьс мэрс өнгөч нарай нэг тахан байх бүрэн боломжтой байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр эдээ залуу намайг үзэж байгаа залуучууд ахын энийг та нар заавалчгүй гоё ингээд өөрийгөө сайхан арчлаа. Мартин амнаар нэг эсвэл 1000 цэцэг авчихсан гоё үнэртэй өөртөө таарсан юм гоё тосмос ч юм уу өөр тийм авч ивэл гоё юм шиг санагдаад байна. За цэцэгч бол гоё л доо мэдээч. Тэгтэл үлдэх юм чинь тэгэл би та нар цэцэгний талаар боддог юм би дараа нь хэлж өгнө. За юм боллоо. Одоо би энийг жоохон байжгаад тэгээ кремээ төрөхөд тэгээд юу яана нэг юм дөрийн юм крем төрөхөд одоо хариу юм дуусгаж байгаа. Тэр нэг онгоцны бодлоос авчиг гэж бодоод байгаа. Бас мөнгөнд хэмнэлттэй шүү дээ тийм ээ. За ийм хэрэглэж байгаа. За ингээд би бодаад тэгээд буцныхаа дараа лого хийнэ. Ерөнхийдөө хөнгөн бодчихлаа. Тэгээд ингээд шилээ зүгээд тэгээд влого эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр ингээд арьс чихтэй ингээд сайхан сэтгэл хангалуун байна. Та нар бас юу хэрэгэлдэг? Ер нь ямар зүйлийг яаж хэрэглэх зүгээр гэдэг талаар бас саналаа хэлээрэй гэж хүсэж байна. За ингээд тэр баяртай блогоор эргээд үлзээ.